өнөөдөр 2027 оны төсвийн хүрээний мэдээллийг хэлцэж байна. Өөрөөр хэлэх юм бол эрхчил ард түмний татврын мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг шийдэх гээд бид нар сууж байгаа. Төсөв бол төрийн мөнгө шээ. Ард түмний халааснаас гарч байгаа мөнгө гэдгийг одоо бүгд мэдж байгаа. Энэ мөнгө өөрөө эргээд хамгийн түрүүнд ард иргэдийн амьдралд юу хэрэгтэй вэ түүнд л зарцуулагдах ёстой. Гэтэл миний гаргасан ард түмний төлөө гаргасан зарчмын зөрүүтэй саналыг сая төрийн төсвийн байгуулалтын төсвийн байнгын хороонд бол унгасан байгаа. Энэ нь юу байсан бэ гэхээр дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан бол нөөтийн буцаа олголтыг 100% урамшуулалттай болгоё гэсэн энэ саналыг бол унгаж байгаа. Одоо яг ард иргэдэд юу чухал байгаа? Өдөр бүр мах гурил, сүү ногоо, өндөгний үн өсөд хүнсний инфляц 19% хүрчихсэн байгаа. Энэ айл өрхүүд бол үнэхээр их дарамт болж байгаа. Тэгэхээр энэ санал иргэдийн халаасанд боддоор мөнгө болж үлдэх ийм боломж байсан. Тэгтэл одоо Монголдо үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд дэмжиж гэж ярьдаг боловч дэмжих саналаа өөрсдөө татаад унгаачихсан. Гэтэл үүний оронд 2027 оны төлөвлөгөөнд хэдэн зуун тэрбум төгрөгийн барилгын байгууламжууд төсөв орж ирж байгаа. Би жишээ дурдъя. Шүүхийн шинэ барилгад гэхэд нийт 245 тэрбум төгрөг зарцуулахаар зөвхөн 27 онд 33 тэрбум төгрөгийг тавьсан байгаа. Яг шүүхийг бол байргүй байг гэж хэлж байгаа юм биш. Төрийн байгууллага хэвийн одоо орчинтой байх ёстой. Гэхдээ өнөөдөр энэ ард иргэдийн татвараас босч байгаа энэ төсвийг бид нар хамгийн том юунд нь зарцуулах ёстой юм бэ? Тулгамдаад байгаа асуудал өөрөө хүнсний инфляц мөн бидтэй. Талхны үн, махны үн, өрхийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд амин тулсан асуудлууд байна. Энэ иргэдийн хоол хүнс өрхийн орлогыг дотоодын үйлдвэрлэл шууд нөлөөлөх саналыг нь хойш тавьчихад үр дүн нь одоо шууд мэдэгдэхгүй, ард иргэдэд мэдэгдэхгүй байгаа өндөр үнэтэй барилга байгууламжийн төслүүдийг төсвөө санхүүжүүлэх нь өөрөө зөв юм уу? Энэ зөв эрэмт дараалал юм уу? Энэ мөн хүнсний үнийг буруулах юм уу? Өрхийн зардлыг багасгах юм уу? Энэ иргэдийн амьдралд маргаашнаас мэдрэгдэхгүй. Энэ төсвийн хүрээгээ тооцож төлгөө гаргах бодлогыг барьж байгаа эдийн засаг хөгжлийн яам. Энэ сангийн яам анхаармаар байгаа. Тэгэхээр миний байр суурь бол иргэдийн хоол хүнс, өрхийн орлого, дотоодын үйлдвэрлэлдээ шууд дэмжлэг үзүүлэх бодлогоо хойш тавьчихад асар өндөр өртөгтэй барилгын төслүүдийг нэн тэргуунд санхүүжуулахаар оруулж ирж байгаа ийм асуудал байж болохгүй. Тэгэхээр энэ 27 оны төсвийн хүрээг бид нар хилцээд үүн дээр түшгэлсэн төсөв яригдж байгаа тохиолдолд бид нар энэ төсвөө бетон биш ард иргэдийн амьдралыг дэмждэг төсөв байгаасай. Ийм төсвийг батлаасаа гэдэг би ийм зүгээр саналыг хэлэх гэсэн. Өнөөдөр бид нар төсвийн хүрээний мэдээлэл хэлцэж байна. Төсвийн хүрээний мэдээллээр аль салбарт хэдэн төгрөг зарцуулах асуудал ердөө яригддаггүй. Хуулиар тийм боломж ч байхгүй. Бид Монгол улсын маань эдийн засаг ямар байна? Орлого яаж олох нь үүнд зарлагыг ингэж гарах болцоо байна. Гадаад зээлийн ашиглалт ийм байх орон зай байна. Халамжийн зардлын шиндээ тэмцээ энэ шүү гэдэг л ерөнхий хүрээ хязгаар гаргаж байгаа. За энэгээ батлуул энэ дээр чинь одоо сангийн яамын 100-ны хугацаанд боловсруулалт хийн. За тэгээд сая мандахын эгчнэр хэлдгээр салбаруудын саналаа аваад төсөлбөрөөр ирэмлээд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр намар ярих асуудал. Одоо төсвийн хүрээн дээр л ямар нэгэн салбарт тэдэн төгрөг 50 ингэн гэсэн зүйл өрдөө байхгүй. Тийм зүйл орж ирээгүй. Төсвийн хүрээний мэдээлэл оруулж ирж байгаа нь өөрөө Монгол улсын нэгдсэн төсвийн зарлагыг хамгийн үргэлжлэн төсөв байна гэдэг асуудлыг хэлцэж байгаа. Тэгэхээр энэ хүрээтэй өөрөө шууд хамааралтай. Нэгдүгээр, хоёрдугаар өнөөдрийн хилцэх асуудал дээр нөөцийн буцаан олголттой холбоотой нэмэлт өөрчлөлтийн тухай хууль, татврын хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгохтой холбоотой бас нэг хилцэх асуудал байгаа учраас би өнөөдөр өөрийнхөө гаргасан ард иргэдийн төлөө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх зарчмын зөрүүтэй санал төсвийн байнгын орон дээр унсан учраас би энэ асуудлыг бүр өнөөдөр хэлье гэж бодож хэлж байгаамаа. Тэгээ би өөрөө санал хэллээ гэсэн.
За мэдээж цалин тэтгэвэр нэмэх нь нийтийн шаардлага байж л байна. Гэхдээ эдийн засгтайгаа л таарна шүү дээ. Бидний олж байгаа хэмжээндээ л бид нар зардлаа тооцоолж байгаа. За одоо байдлаар бидний олсон орлого маань зардал хоёр маань ингээд тэнцээд ихэд лээ. Хөгжлийн бодлогоо хөрөнгө оруулалт хийх боломжгүй болоод ирлээ. Урсгал цалин тэтгэвэр дээр их зардал нэмж байна. Дандаа хойшлогдсон зардлууд шүү дээ. Улсын хурл хууль батлаад зардлыг нэмүүлж байгаа. Тэгэхээр бидэнд одоо ямар шаардлага үүсчэнгүүл шинэ эдийн засаг хэрэгтэй болж байна, шинэ зах зээл хэрэгтэй болж байна, шинэ орд газрууд хэрэгтэй болж байна, шинэ үйлдвэр аж ахуйн хэрэгтэй. Иймд одоо бизнес орчныг дэмжсэн учрал ерөнхий сайдын одоо гол бодлого бол чөлөөлөлт. Буюу эдийн засгийн чөлөөлтийг хийя. Энэ цаадуулж байгаа эрх зүйн чөлөөлтүүдийг хийя. Хөрөнгө оруулалтанд цаадуулж байгаа чөлөөлтүүдийг хийя. Эдийн засгт шинэ урсгалыг оруулъя. Эдийн засгаа одоо дахин одоо томруулъя гэдэг л шинжилгээ өөрчлөе гэдэг л ийм гол бодлого явж байгаа. Тэр хүрээнд эх 7 хоногт орчин бизнесийн эрх чөлөө хөрөнгө оруулалт зөвшөөрлийн хуулиуд нэгтгэхэд 115% одоогийн төслөөр нэмэлт өөрчлөлт орохоор орж ирнэ. Одоо бид хөрөнгө оруулалтаа айлуулах дэмжих, хувийн хвшлийн эдийн засгийн орон зайг тэлэх, төрийн оролцоог багасгах ийм бодлогоодыг оруулна. Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй энэ бий болсон одоо маргаануудыг хөрөнгө оруулалт учирсан одоо хохирлыг барагдуулах ажлуудыг засгийн газар байнга одоо авч хэрэгжүүлж байна. За та бүхэн харуул төсвийн хүрээний мэдээлэл дээр бид энэ засгийн одоо зардлуудыг байнга багасгах бодлого оруулж ирж байгаа шүү дээ. Суур зардлага төсөв дээр 27 онд бид нар энэ жил 37% байгаа. Бид нар эх онд 28, дараа нь 27, 26 гээд тасралтгүй буулгаж байгаа.